Би түүний зөвхөн тэр мөчтөл хэлсэн юм. Би үүднүүд сэтгэл хангалуун байна. Тэгвэл миний үеэл ямар вэ? Тэр авьяаслаг бас царайлаг ямар гайхалтай туслах болохыг нь бодоод үзээрэй. Би Шэ Шуаныг нэр бүндийн талаар сонсож байсан. Гэхдээ түүний бэртэл яг хэрв тэр эдгэрч чадвал би түүнийг мужийн даргын өргөнд хувийн зөвлөх болгож чадна. Гайхалтай би Жан Жижийн хууль бусаар олон үржил шимтрайлангийн талбай байршингуудыг завсарч байсан гэж сонссон. Та тэдгээрийг өөрийн өрөөр хэлбэл хурааж авахыг хүсэж байгаа ах. Заримыг надад зааж болох уу? Чи хэрээс сэтэрч байна Шэ? Би чиний үеэлд ажил олж өгнө гэж айл хэдийн амласан шүү дээ. Энэ үнэхээр гинти юм. Би үеэлдээ нээлттэй санал болгосон намайг гаргасан хувь нэмрийн хариуд ямар нэгэн зүйл нэхэж байна гэж бодоо юу? Хэрв миний үеэлдүү зөвхөн цэвэрхэн царайтай байсан бол таны тус болох байлаа. Гэвч тэр үнэхээр авьяаслаг ах гар өвдөж байна. Жан Жижийн тулаан хийж байхдаа гинтэж эхлэв. Шэ Жижи яах вэ? Чи Жан Жижийг ялсан учраас бид энэ талаар ялцж байна. Түүнд Рок хотын захад 100 акр үржил шимтрайлангийн талбай байсан. Би чамд засгийн газрын нэрээр заримыг заръя. 1 акрыг нь 100 зоос авбал ямар вэ? Баярлалаа ноён жав. Орой болж байна. Би үеэлийг аваад явах хэрэгтэй. Хүлээ. Нэрээ Шэ залуу уу наст нь яаж байна? Тэр миний тухай ер нь ярьж байсан уу? Та хоёрын хооронд ямар нэг юм болоод байна уу? Тэгж битгий хүнийг хүнддэг. Би зүгээр л настан үгийг биширдэг. Жаагаа таны мэдрэмжийг биширч байна шүү. Чи юу ч мэдэхгүй байна. Уулын шаа бол өөрийн үеийн 5 гоо бүсгүйн дотроос хамгийн өсөлтөндөө байсан. Паншин бүлэгмийн Чин Шуаны болон хан гүрний их бүнж Ди Чин Чэн наш түүнтэй өрсөлдөж чадахгүй байсан. Гэвч тэнгэр хүртэл түүний гоо өсөлтөнд хатайхаж байсан бөгөөд энэ нь түүнд хүлээс болсон юм. Тэр чөтгөрийн тарин руу урвасан ч энэ нь түүний нэр алдарт хүрэхэд нь саад болж чадаагүй. Түүний бишрэгчдийн хувьд тэр үргэлж тэнгэрт мандах тод сар шиг байх болно. Нэрээ чөтгөрийн тарин бясалгадаг хүмүүс улам бүр царай муутай болдог. Одоогийн төрхийг нь харвал тэр өмнө үнэхээр үзэсгэлэнтэй байсан байж магадгүй. Гэхдээ түүний бишрэгчид нь тэр нь Е Гүчи гих анзаарагдмааргүй залуу дурласан гэдгийг мэдсэн болов. Би эдгэрийг ярьчихаж гэртээ арих гэж яарч байгаа. Мөн үеэл чинь одоо хөдөлж чадахгүй байгаа болохоор би та нарыг хүргэж өгөх хэрэгтэй. Шэ Шуан хүн бэртсэн байна. Аз болоход та түүнийг эмчилж чадна шүү дээ. Түүний нүүр нь чихтэй цус болсон байна. Можийн дарга намайг түүнийг ангааж чадна гэдгийг мэдэж байсан. Үгүй бол тэр 8 Жан Жижигийн дарахад ашиглахгүй байсан. Хөөе босоорой. Унтаахай. Гэвч тэр намайг Жан Жижиг нь тахир дутуу болгоно гэж бодоогүй байх. Можийн дарга одоо шангаар инээж цугаа байх та. Тэр таныг хуурж үн төлбөргүй ажилуулсан байна. Ямар залжи амтан бэ? Үнэгүй биш ээ. Би зүгээр шагналын талаар чанга яриагүй юм. Тийм болохоор л можийн дарга надад шагнал өгөхийг тийм амархан зөвшөөрсөн хэрэг. Гэсэн түүний тантай харьцсан арга барилд нь би дургуутж байна. Би илүү хүчрэхэг болохоор түүнийг чадах болно. Можийн дарга чамайг илүү хүчрэхэг болгох үед тэнгэрийн өнгөрсөнд хүрсэн байж магадгүй үүнийг хатгалж байхгүй. Чи сэрчгээ юу? Энэ миний эцсийн мөч үү? Би яаныг харж байна. Гэхдээ би үзэсгэлэн Шэвг эдвэг санаж байна. Би яагаад өгөхийг өмнө эрэгтэй хүнийтэй уулзах ёстой гэж би Шэвг л хүсэж байна. Босоо. Чи хэр их зай эзэлж байгааг мэдэж байна уу? Би бүр хөлөөч хийж чадахгүй байна. Яан чи үнэхээр мөн гэж би амьд байгаа юм уу? Юу гинэ? Одоо би чинь зүгээр болсон болохоор чамтай энд үлдээгээд явлаа. Гэртээ өөрөө харь. Юу болсныг бусад нь чамд хэлэх байх. Чи намайг аварсан юм уу Шэ? Чи яагаад явж байгаа юм бэ? Миний хорим яах болж байна? Чи ирэхгүй юм уу? Шэ Шуан аврагдлаа. Би Рантай уулзахаар Лоён хот руу явлаа. Намайг битгий санаарай. Би биш ээ. Гэхдээ би бэлгээд тэрэгэн дээр үлдээж гисэн. Чи одоо гэрлүүгөө харь та. Бэлгүү баахан цаас албан тушаал томилох гэрээ өмчлөг эрхийн гэрчлэгээ. Нэр аав ран руу захидал илгээ гэж хэлээрээ намайг очиж байгаа мөн ойрын өдрүүд Лоён хотоос гарч болохгүй гэдгийг түүнд дамжуулаарай. Чи юу хийгээд байгаа юм бэ? Чи өөхөх нь байна шүү дээ. Ян тэр чинь хаана байна?
Багшаа бид Лоён хот руу явж байгаа юм уу? Би энд хэдэрхэн удаан байцгааж. Би анхны Шеяныг хүслийг биелүүлэхийн тулд Шэ тосгонд буцаж ирсэн. Рантай уулзах нь хамгийн сүүлчийн алхам байх ёстой. Би бас Лоён хотод олон үзлэн бүсгүүчүүд байдаг гэж сонссон. Магадгүй би тэдэнд цэцгэн нүүрийн чадварыг ахиулах боломж олж болох байх. Лоён хот өнөхөр буддын шашин томоохон хот байна. Хаасайг тарин шав нарыг харж байна. Чин эрийг буцаж оруулсан минь зөв боллоо. Үгүй бол түүний сүнсэн зарим ламнаар ширнүүлчих байсан биз. Бүргдүүд надаас хурдан нисэж захидал үргэдэг. Ран хэдэн өдрийн өмнө намайг ирэхийг мэдсэн байх ёстой. Гэвч би эхлээд Лотус сумын хот руу олох хэрэгтэй. Лотус сум бол хан гүрний 3 дахь том буддын шашны бүлэм юм. Үүнийг олоход хэцүү байх ёсгүй. Тэр хаана байна вэ? Их мань та Лотус сум руу явахыг хүсэж байна уу? Тийм ээ. Би хаана байдгийг мэдэхгүй бүсгүй. Өнөөдөр Бурхны эдслийн өдөр хотын бүх эмэгтэйчүүд Лотус сум руу явж баригдсан загснуудыг сулдаг. Хэрэв та тэнд хэрэгтэй бол бид таныг тийш өргөж өгч чадна. Ойлголоо. Баярлалаа хатагтай нараа. Зүгээр дээ. Бадан лямхаа хийд. Би Шэ Раны тухай дурсамжуудыг игэн харлаа. Шэ гэр бүлийнхэн айдал үзэсгэлэн төрхөөс гадна түүний зан чанар нь үнэхээр гайхалтай юм. Шэ Ран төрөлхийн нүүрний хувилбар нэгэн байсан. Тэр үгэл ёжлын мастер шиг ярьдаг байсан тул жинхэнэ Шэ Раныг хэлэх үгүй болгодог байв. Ямар гайхалтай охин бэ? Лянхуаг хийд яагаад түүний тохирно гэж утсан юм бол иймэрхүү цэлэн гэлман Бурхныг ч цухалдуулах биш үү? Чөлөө цөөрөн урд байна. Надтай хамт явах уу? Үгүй би уулзах хүссэн хүнээ олчихлоо. Эндээс салаад явъя. Бүсгүүчүүдээ уучлаарай. Хин ирснийг хараач Ран. Олон охин шивнэлтийг сонсоод хамгийн цайрыг ахыг минь ирж байгааг мэдлээ. Таны царай болон уур таталтай амархан автдаг зангч нь хараад хэлэх зүйл байна. Тэр зүйлээ таслаад хайчих. Ян тэгвэл та үлдсэн амьдралаа амар амгалан байж амьдарч чадна. Тэр үнэхээр тэгж бодоогүй байх. Намайг эренгүүтэл таарлцсан тохиолдол биш болов хамгийн их гарагдах газар өдөржин намайг хүлээж байсан биз байх. Үүслийн онаавлаг бүсгүй Шэ Ран. Шэ Жан бол Шэ гэр бүлийн бусад гишүүдээс нэлээд өөр. Үгүй тэр бусад ингийн хүмүүс тэс өөр нэгэн. Намайг дэмжээрэй. Алив урагшаа. Бусад хүмүүс эцэндээ хайр халамжаа нуух хандлагатай байдаг. Шэ хатагтай хэн нэгэн сайн болоход тэр түүний бие махбодын хувьд дамталдаг. Ян чи миний хэлснийг сонсож байна уу? Чи хүний үгийг сонсохгүй болтлоо өгшөрчгээ юу? Ран бид уулзааг уудлаа шүү дээ. Ахта жоохон илгэсэг байж болохгүй юу? Болохгүй. Гой чамын үгс чамайг бардан болгоно. Ян шудраг санаа бодол чамд хэрэгтэй. Энэ одоо юу гэсэн шудраг санаа вэ? Хэрэв би аав хэлбэл тэр чиний хөлийг хугалах байх. Ям миний үсээр тоглохоо болохгүй юу? Чамайг өмнө хэдэн охины үсэнд үүснээ тэнгэр л мэдэх байх. Энэ үнэхээр зэвүү юм. Тийм гэж үг. Гэхдээ би зүгээр л гараа арчих гэж чиний үсийг ашиглаж байна. Ямар зрүүд охин бэ? Намайг үсийг нь зэгсэлэхэд тэр дуртай байдаг юм. Ян тэдний яриад байгаа тэр олонд танигдсан сүр хүчит шаашаанхүү тэр нь чи юм уу? Би байж юу вэ? Чи гайхаж байна уу? Шэ Ран бол Лотус сумын шав. Тэр удахгүй үүнийг мэдэх болгоод түүнийг нуух хэрэггүй. Энэ л бол юм уу? Чи жинхнээсээ гайхаж чадахгүй байна уу? Миний багш чамтай уулзахыг хүсэж байна. Танаа багш уу? Багшаа. Ран чи зочид дагуулж ирээ юу? Гэлэма чимээ Шэ Раны багш. Энэ бол миний ах Шэ Ян. Энэ юу болоод байна? Тэр яагаад өөрийн энерги намайг дарахыг хүсв? Тэгэхээр та нөгөө дур булаам хаш анхуу байх нэ. Тэрний тухай их сонссон шүү. Би таны дур булаам хаш анхуу гэх нэрийг анх удаа сонсоод Ран таныг ижил нэртэй өөр хүн байна гэж бодсон юм. Гэтэл та түүний ах байж тарлаа. Ямар сайхан гэнт юм бэлгүй. Чи огтонч гайхсан шинжгүй харагдаж байна. Чимээ Гэлэма дандаа төмсчиг сэтгэл хөдлөлгүй шавнаар авдаг юм уу? Манай бүлэм хөвчлэн өдрийн бүлэмтэй орооцолтыг хүсдэггүй. Эцэст бидний бясалгалт хийх арга барилгүй өөр шүү дээ. Бид мочин бүлэмээс хол байхыг илүүд үздэг. Хэрэв та Раны ах дур булаам хаш ханхуу биш байсан бол бид таныг Лотус сум нэвтрэгээс зөвшөөрөхгүй байсан юм. Ойлоо юу вэ? Энэ талаар өмнө хизээж дурдж байгаагүй. Гэвч Лотус сумын шавнар бидэнтэй нэг өрөөнд байхдаа ч зайгаа барихаар хандлагатай байдаг. Ямар ч байсан энэ талаар одоо ярих шаардлагагүй байна. Аргагүй тэр
гэнэт ийм их хямарсан харагдаж байна. Манай бясалгалын арга барил ариун зүрх сэтгэл ертөнцөөс ангид сэтгэлийг шаарддаг, сэтгэл санаа товчроггүй шавь нарыг гадаад ертөнцтэй ярилцах зөвшөөрдөг. Бөгөөд энэ нь тэдний аяллыг оцтон төөрөгдүүлж итгэл бэрхшээлийг нь алдагаас сэргийлж байдаг хэрэг. Харин мочийн бүлэм бол тэс өөр замналтай. Та нар ертөнцийн мэдрэмж сэтгэл хөдлөлөөс араар хөөцөлдөг. Та Раны ариун сэтгэлийг нь өмүүлэхийн тулд түүнтэй уулзах байх хэрэгтэй. Энэ бол таны дуугийн сайн сайхны төлөө юм шээ. Чимээ гэлэм та юу хэлэх гээд байна? Би мочин бүлмийн шав байж болох ч Ран бол миний дүү. Та бидний бие биетэйгээ уулзахыг яаж хоригдож чадж байна? Түүнчлэн би бусад маструуд шав нараа харилцан тоглолцохыг үндсэн дээр элсүүлдэг. Гэтэл та нар Раныг биднээс хүчээр авч явсан миний эцэг их түүнийг ямар их санаж байгааг төсөөлж байна уу? Раныг авьяаслаа гэдгийг би мэднэ. Гэхдээ тэр бол Шээ гэр бүлийн үнэт эрдэнэ болсон охин. Та нар түүнд ийм зүйл хийснээр сэтгэлийг нь аль хэдийн бузралжглаа. Хэрв танай бүлэмд эсэлсэн гэдэг нь тусна төрлөөс тасарна гэж үг бол би түүнийг энд бясалгал хийхийг болсон дээр гэж үзэж байна. Та үнэхээр уран цэцэн хүүхдтэй юм. Ноён Шээ, би таныг зориг зүрхийг биширч байна. Бид Раны шийдвэрт итгэж байна. Бид түүнийг өөртөө цаашд байхгүй Ран ахыгаа дагуулад Луян хот хамгийн сайхан сүмд хийдүүдээр орж үзүүлээрэй. Мэдлээ багшаа, ингээд болоо юу? За Ран, чи багшийн эсийг сонссон баг надад Луян хотыг танилж үзүүлээч. Ян эмсийн үрээнүүд нээхэд одоохонд итгэх эрт байна. Хөөе, миний дүү нүд рүү хараадах. Би тэр гүүгээд байгаа гэдэг эмсийн үрээнүүд чинь яммаар харагдаж байна уу? Чи өөрийнхөө ахыг нөгөөт хүн гэж бодоо юу? Тог. Тэр мочин бүлмийн тус бүлмийн гол шав чи шинцээ. Чиний ахыг чинь хулгайлсан гэж хэлсэн нөгөө чөтгөр охинтой яг адилхан юм байна. Хэрвээ тэр андуураагүй бол тэр дур булаам хашаангүй чиний ах байх. Чи ахыгаа одоо хаана байгааг мэднэ. Энэ асуултаар өөрийгөө зовоогоо бол өнөөдөр эхлэн бясалгалтаа анхаарлаа хандуул. Шээ, бидний бясалгалын арга барил мочин бүлмээс өөр. Бид түүн шиг чөтгөрлөг бүлэмтэй хэд ойр байж болохгүй. Чи энэ удаа гэр бүлээс харилцааг таслахыг оролдож болно. Магадгүй чи энэ удаа бурхны шашны дээд нууцыг тайлж эцэст нь бурхны шашны жинхэнэ гишүүн болох ч юм билүү? Надад нэг асуулт байна. Юу юм? Надад хайртай эцэг ахтай минь хамт жаргалтай гэр бүл байгаа. Би амьдралынхаа 10 жилийг тэднийг өнгөрсөн боловч энэ бүлэмд ороод ердөө 3 сар л болж байна. Бидний хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа миний бясалгалтай харьцуулахад юу ч биш гэж үү? Буддаа ийм хэлсэн байдаг. Энэ бол үүлийн үр байсан бөгөөд бид хийсэн зүйлийн төлөө төлөх ёстой. Би эцэг ахыгаа хайрыг хараахан хариулж амжаагүй байна. Харин би одоо бүх зүйлийг орхиж бурхны шашинд анхаарлаа хандвал энэхүү хөнгөн шидрээс үйлдсэн гэмшил миний чөтгөр болгож бясалгалд минь саад болтгоос уу? Энэ хитрхи хэрцгий биш үү? Чи одоо хүртэл ойлгохгүй байна. Би чамд гэр бүлийн гих сэтгэл бөгөөд хайр ханамжаа устгах гэж хэзээ ч хэлээгүй. Үүлийн үрийн төгсөл бол харилцсан бясалгал юм. Чи одоохондоо үүнийг ойлгохгүй байгаа учраас би чамайг гаргаж чадахгүй. Чиний сэтгэл чинь илүү доктортой болж өмнө самын адилхан чи өөр бодолтой болох болно. Тэр чи өөр бүх зүйлс татгалцад бэлэн байх болно. Багшийн дэмий зүйлийг бутгаа бил. Бид ах дүүс шүү дээ. Бид яаж бие биетэйгээ уулзахаа болох юм бэ? Чиний багш галзуурчээ. Ян чи өөрчлөгдөж өмнө чи их улчгар байсан бол одоо их зантай ядаргаатай болчихож. Ахтайгаа зөв харьцаарай залуу адагтай. За яг хүмүүс өөрсдөө түүнээс гадна би сүүлийн үед аялж байгаа болохоор олон зүйлийг үзэж харлаа. Миний мэдлэгт хэлсэн. Ян юу? Мочин бүлэмийг орхих юу? Лотус сум болон мочин бүлэм бол өрсөлдөгчд бид яагаад миний төлөө урвагч болж болохгүй гэж. Чи яагаад миний төлөө урвагч болж болохгүй гэж над заах нь мочин бүлэмд чи үсээ хуцах шаардлагагүй. Аав ээж хоёр маань их баярлаг болно. Лотус сум бол 50 гадар миний хамт олон бие биетэй найрсаа ханддаг. Харин мочин бүлэм бол үргэлж хил ам таталж байдаг. Тэр бүлэм байнга тулаан хийдэг гэдгийг хүн бүр мэднэ. Миний мэдгээр та нар ивэлийн сүмтэй дор хаяж 2 удаа тулаан хийсэн. Тэр хоёр тулааны ертөнцийн талаар юу ч мэдэхгүй байгаа болохоор чи одоохондоо аав ээж хоёр хуурч чадна. Гэтэ нэг өдөр мэдчихвэл тэд маш их уурлах болно. Раны шөмжлөх харц. Хараад хүлээн зөвшөөрөд хэцүүч Ран үннийг хэлж байна. Ах нь үнэндээ сайн тулаанч бөгөөд ихэнх тулаанд ялдаг гэдгийг түүнд яаж тайлбарлах вэ?
чамайг хулгайсан мочийн бүлэм тэр шулам түүнийг чин шинцэг гэдэг үстэй. Тэр чамд тохирохгүй. Би одоохондоо түүнийг дийлэхгүй. Өгөө бол аль хэдийн түүнийг дуудаж тулдаад чамайг буцаагаад авчих байсан юм. Ран тэр хатаархаад байна. Хэрвээ байнга би ийм хатуу үг хэлэхгүй бол илүү хөөрхөн байх байсан да. Чи системийг илэрхийлэх хэлээр систем шинжилгээ дараагийн бүгд идэвхжүүлэхэд тулд үүнийг аль болох хурдан цуглуулна. Юу яан. Ран бид хаана байна вэ? Чинь газрыг хилээд байна. Хаяг дээр нь бичигдсэн байна шүү дээ. Сүнсний сүм. Энэ бол хан гүрний хамгийн агуу 3 будын сүмийн нэг сүнсний сүм. Энэ систем илэрхий байна гэж тэгээд тэд сүнсний сүмд нуугдж байгаа юм гэж үү? Өнөөдөр Бурхны багшийн ивэлд өдөр Луян хотын бүх сүмүүд нээлттэй байгаас чам шиг хүн ч гэсэн орж болно. Чам шиг хүнээ чи юу гэж хэлэх гээд байна вэ? Үүнийг мартаа зүгээр л намайг дагуулад яв. Махавария танхим бол өглөө өдрийн ном хурдаг газар юм. Тэд энд Бурхан багшийн суугаа дүрийг заалсан байдаг ойлголоо. Энэ бол архам Ариабайлын танхим. Энэ танхим 500 архтын хөшөө байдаг. Сүнсний сүм нь үүгээр алдартай. Бусад жижиг буддын шашны урсгалууд эдгээр хөшөөг дуурай чихийг үргэлж энд ирдэг ойлголоо. Сүнсний уулын Бурхан багшийн хөшөөг сүнсний сүмийг үүсгэн байгуулдаг. Сүнсний уулаас ийш нь нүүлгэн авчирч гэдэг. Энэ бол Луян хотын гол бахархал юм. Дараагийнх нь Ран ийм хөшөөний орчин ямар ч үлсэнд газар байх боломжтой. Би мэднэ. Гэхдээ тэр танхимууд яах вэ? Чи намайг тэр танхимуудын үүдэнд авчирхад зүгээр л орхиод явчихсан. Яад ч намайг дотоош орж үзэх зөвшөөрөж. Би энэ газар дундаа санаа зовхгүй байна. Гэхдээ тэр хөдөж хүн арай ийм хинэггүй байж болохгүй үстэй. Яа, чи тэрхий бүдүүлэг юм. Бурхан багш чиний царайг хараад баярлахгүй болов. Ран үнэхээр хөөрх юм. Гэхдээ яагаад заавал ярих ёстой гэж. Үүнийг мартаа чамд найдах хэрэггүй байж. Би зүгээр энэ газар өөрөө дураараа зогсохгүй алах болно. Намайг л төөрөхгүй байхад болно. Систем илүү шууд зайхан сэтгэл зүйтэй байна. Би сүмээр зогсож жаахан зайгаар түүнийг хайхыг хүссэн юм. Гэвч Шэран миний төлөвлөгөөг нураачихлаа. Одоо шууд түүнийг зохиос урахгүй. Яан чи хаашаа явах юм бэ? Зүгээр л сонирхож сүнсний сүмийн бурхад чиний таачаангуй хүслийг биелүүлэхгүй шүү. Зүгээр л амаа татчихлахгүй юу? Системийн мэдснээр хэлтэрхий энд байна. Ран бид одоо яг хаана байна вэ? Эрдэнэсийн танхимд сүнсний сүмийн бүх бурхны шашны эрдэнэсүүд энэ газар нуугдж байгаа. Энэ газрын сүмийн тэнгэрийн өмнөх шатны 2 мастер хамгаалж байгаа. Хэрв эхэн нэг нь энэ нэвтэх гэж орж эрдэнэсийн хулгайлахыг зөвлөвөл төмөс шиг л ясагдах болно. Ямар догшин юм бэ? Ламнар хүн алахгүй гэж бодсон юм. Гэхдээ тэр хүмүүс эрдэнэсийн хулгайлахыг оролдож байсан. Ямар амар ашигуд. Би дэмдэ зүхтах төлөвлөгөө гаргаагүй. Хэрвээ би гадаа үйлдвэл хэн ч чамайг хайхрахгүй. Би зүгээр л гадна талыг нь харах болон тэр чамайг ингэсний төлөө алахгүй байх гэж мөрөөцье. Систем илэрхий тэнд байгаа юм шиг санагдаж байна. Тэр хаш хайрцаг дотор юу байгааг юм бол нууцлаг харагдаж байна. Энэ бол сүнсний сүмийн үүсгэн байгуулж үдээсэн шүтээ юм. Энэ нь чамд үүсгэн байгуулагчийн сүнстэй холбогдох түүндээ боддын ном хэлсэн туслана. Гэвч урдын шашинд огт итгэдэггүй хүмүүст энэ нөлөөлөхгүй. Тийм байх нэ. Чам шиг хүний ийм зүйл сонирхох гэж хизээч бодсон Шэран чи айтаагаа яаж болохгүй байна уу? Намайг тавь өгөө бол хөлийг чинь гიშгчин шүү. Чи буддын эрдэнэсээ сонирхож байна. Яан энэ чамайг зүгээр нэг жирийн хүн биш гэдгийг чинь баталж байна. Энэ бол хувь тавилан. Яан чи яг чөтгөрийн бүлмээ орхиж буддын шашинд орж болохгүй гэж миний багш сүнсний сүмийн өдөртөгчтэй нэлээд дотнох. Магадгүй тэр чамайг ертөнцийн шав болохыг зөвшөөрөх байх. Тэд 2 хоногийн дараа буддын ном харилцуулж шилдэг шав нарыг шалгахдаа энэгүй шүтрийг ашиглах болно. Хэрв чи одоо тэдэнтэй нэгдвэл үүнийг нэг хэсэг болох боломжтой. Намайг лам болохыг албадаагүй чинь баярлах ёстой юу? Зүгээр дээ. Чи тэр үгээ буцааж ав. Дашин дэлгэхэд буддын шашны мэтгэлцээ анги яг юу юм бэ? Надад энэ талаар яриад өгөөч. Бурхан багшийн ширээлтэн өдөр болон Бурхан багшийн мэндэлсэн өдөр болно юм. Тэр эхний өдөр амьтдын суллаж, 2 дахь өдөр буддын сургаал айлдаж, 3 дахь өдөр буддын шашны мэтгэлцээний эхлүүлдэг. Амьтдын сулхан голчлон сүсэгтэн орон зовлогдсон байдаг. Чи сүүлийн үед дэмий сэлгүүцэх байхдаа энэ талаар хангалттай мэдээд цуглуулсан байх ёстой. Буддын шашны мэтгэлцээ бол сургаал, ном айлдах тухайд энэ бүх буддын шашны бүлгэмүүдийн дундах тэмцээн. Маргааш улс орны өнцөг болноос бүрээс лам хургууд сүнсний сумд
цуглаж боддын сугаалын үннийг хэлцэх болно. Лам судраг уншиж тэг ашиглав сүнсний хохирол 15. 3 дахь өдөр нь хамгийн чухал сүнсний сүм паншины бүлгэн болон лянхуа гүмба жил бүрийн сорилтоо эхлүүлнэ. Ялагч нь 7 хоногийн турш бясалгал хийхдээ шүтээн тусгалын ашиглах хэрэгтэй болно. Бүх лам харах хувиргууд шүтээн тусгалын төлөө ирдэг. Тэд сорилтууд яаж чадахгүй байлаач энэхүү арга хэмжээний үед ядчил оюун санаагаа ариус дээшлүүлж чаддаг. Архад шавнаар булчингаа гайхуулах техник ашигласан ч юу ч болсонгүй. Гэвч ханамхын боддын бүлгэн болох Ушаан бүлгэмч бас түүнд оролцож шийджээ. Үдирдэгч болон бусад үдирдэгчид нь тэднийг томоотой байлгах гэж их хичээсэн. Тэдний зөвхөн буддын ном хэлцэх үеэр л ам нээх болно. Ийхүү буддын номоо хэлцэх нь сайн муу бүлгэмийн хоорондох толгой болж хувирсан юм. Тэд бүлгэмийн оролцоог зөвшөөрж зогсохгүй одоо бүр жил бүр ирэхэд зөвшөөрдөг болжээ. Хэрвээ энэ мочин бүлгэмийн арга хэмжээ байсан бол өмнө дэгдээгч зодод хөөчих байсан юм биз. Эдгээр ламнууд дэндүү нинжин сэтгэлтэй юм. Би энэ ерөнсийг авахд дэндүү сул дор байна. Надад ердөө 2 жил өгч. Би чамд тэр шүтээнийг авчирч өгнө гэж амлаж байна. Харин л хэрв чи надад өгвөл би магадгүй буцаж өгөхгүй ч болов. Ах миний дүү охин үнэхээр идүүтэй юм. Шүтэн төсөл ажлыг дурддаг гэж ярьдаг. Хэрв чамд ийм зүйл байвал чиний нэг хүндэд санаа зовох хэрэггүй болох байх. Үдирдэгч маань хүсэлт ажиллах хорих ямар нэгэн арга техник мэддэг болов. Хэрв тэгвэл дэлхийн ертөнцийн илүү аюулгүй байх байсан. Ран чи ядч хэллэгсний эвтэйгэн хэлж сур болохгүй гэж нэг л өдөр чи хүн зодуулах үедээ гэж би үнэхээр санаа зовж байна. Анаа өмнөд огш юм. Тэр яагаад одоо бүлгэмээс хөөгдөөгүй байх юм бол доо. Үүнийг март би чин эрийг гаргаж агаар амсгалах хэрэгтэй. Мастер чи зүгээр үү? Би зүгээр. Тэр дүгнэг чимээ миний толгойг эргүүлчихлээ. Би маш их ядаж байна. Ойр хүч байлаа. Тэр ламнаас судраг уншиж байсан. Энэ чамд хүнд дарамт болсон байх. Миний бид эргэж гоосоо эцэг амраад ав. Би яагаад ламын баг гаргаж ирэв? Сүнсний сүм надад хэрэгтэй нэг зүйл нугдж байгаа. Би магаш эсвэл нөгөө өдөр энэ газрын шалгах хэрэгтэй байна. Би лам болж хувирж үжиглэх шаардлагатай. Энэ хэтэрхий их төвөгдж байна. Эзэнтэй би таны өмнөөс аваад ирж чадна. Чи шаардсан ч би чамайг авахгүй хэрв чи гэмтвэл яах юм? Зүгээр л байрандаа байж бай. Би үнэхээр хэрэггүй юм. Цус хувиргах заавар дээр нэмсэнээр ламын судлах цаг болжээ. Бурхан багш Эбелтүүдийн бурхны номын лекц. Шүүхийн нас уулзгууджээ. Чимээдлэн гэлэм минь уулзгууж таныг түмэнд ховор авьяастай шавьтай болсон гэж сонслоо. Тэр жаахан авьяастай түүний нэрийг Шеран гэдэг бөгөөд одоохондоо албан ёсоор гэлэм аваалаг байгаа. Гэхдээ тэр танаа шавь Дауланыг хизээч гүйцэхгүй түүний залуу насндаа хэдийнэ тэгнэр шатанд хүрсэн гэж сонссон. Манай бүлгэмийн арга барил онцгой гэдгийг хүн бүр мэднэ. Аюуны амжилтанд хүрсэн энэ арга барилтай холбоотой. Нэлээд орой болж эхлээд сүнсний сүм рүү явцгаая үнэн. Ран чи яг ингэж гөлөрчихвөө. Зүгээр дээ багшаа би тантай хамт ирэхээс өмнө ахтай хэлээгүйгээ сая санджглаа. Түүний санаа зовоомооргүй байна. Сэтгэл булаам хаш анхуу бол ухаалаг хүн. Тэр лоёо хотод зэрэг хэрэг төвөг татрихгүй. Хичээлдээ анхаарал хандуул заа багшаа. Хэрэг тэр чамд үнэхээр санаа тавьдаг бол даруухан байх ёстой. Чамайг сайн охин гэдгийг мэдэж тэр хаш анхууг би ойлгож чадахгүй байна. Өөрийн аюулгүй байдлын төлөө түүнээс хол байсан чин дээр хаш анхуу жаахан хэнэггүй нэгэн чөтгөрийн гал үүслээсээ болоод хаяа чөтгөрлөг болдогч дотор муу хүн биш. Та санаа зовох хэрэггүй чимээ гэлэм аа. Би түүнтэй өмнө уулзж байсан түүний баг зэрэг мэднэ. Та миний ахтай өмнө уулзж байсан юм уу? Чи түүний дүү гэж энэ үнэхээр санаанд оромгүй юм. Түүний талаар надад илүү их ярьж өгөөч. Мэдээж хаш анхуу бол хөвгөлтэй ир. Тайшлан бүлгэмийн ахлагч бид хоёр нэгэнтэй. Чамайг чөтгөрийн бүлгэмрүүд тэрхүү эгэл хүмүүстэй оролцохыг хүсэхгүй байгаа гэж бодсон. Тэгээд яг шавьда мочин бүлгэм Шеяны талаар ярилцах зүгээр дээ. Би бүхийг хориглол тэр миний эсээ зогсох болно. Хэрвээ Шераны итгэл үнэмшлийг говьшихгүй тэр бол удахгүй тэр бүхнийг өөр нэмээ таньж мэдэх болно. Хагас цагиндраа.
Гурважийн шилэн бөмбөлөг нас сар мэт гэрэлтэн алтан хөрөнгөн дээр Буддагийн мэрэгэн ухаан зарлаа. Та Буддагийн алтан дурыг харсан нь ном айлдах гэж байна. Буддагийн хөрөгийн хөмсөг бөгөөд сүр жагалантай юм. Үнэтлэн үзүүлэх мэт салхи хүртэл тухтай надгаар иржээ. Энэ бол сайн хэрэг. Энэ зөв биш ээ. Та тугнуу хөдлөөгүй байна. Салхигч бас багшаа та энэ сэтгэлийг ертөнцийг үзэл самарчээ. Энэ лам хэн бэ? Тэр ийм оройч ирчиг дэндүү дээрэнгүй загнаж байна. Багшаа гадаад өрхөндөө бүү авт. Тэр ямар бүлгэнд хараалагддаг юм бэ? Тэр яг л эрхэм лам шиг харагдаж байна. Эрхэм лам гэж үү? Тэр ямар нэгэн нэр үл мэддэг бүлгэмийнх юм уу? Тэр тан усын шилдэг 10 авьяас нь лод өрөмжлөдөг Excellences хувирга бөгөөд Роберт Пинч сумын одоо цагийн архитектнуудын нэг тэр тэнгэрийн өмшгөтөнд хүрээгүй байна. Гэхдээ тэр бурхны шашинд онолын мэргэжилтэн түүний цолыг эзэн хаан олгосон байдаг. Роберт Пинч сумыг орхисон цагаас хойш тэр дэлхийг олон жил хэрэн эсвэлж байгаа түүний энд гарч ирнэ гэж би сонсонгүй. Тэр өнөөдөр бидэнд ямар нэг ухаалаг суугаар айлдах бол гэж би гайхаж байна. Туг далбай хөдлөөгүй салхигч намгүй юм байна. Харин миний сэтгэлж хөдөлж байсан юм гэж би ойлголоо. Би мэдж байсан юм. Энэ ертөнцид планы урлаг маш өндөр хөгжлөө. Гэвч энэхүү эрдэнэ хүмүүс мэдээллийг одоо цаг хүмүүс шиг хурдан хүлээн авч чадахгүй. Тэдний хилцүүлэг нүүр тулж дуусах ёстой. Бурхны шашин зарим сонгодог ондууд хараахан гарч ирээгүй байна. Өмнөхд амьдралынхаа би охидтой орооцолдог байсан тэдний хэсэрлэж чадгаа байсан учраас сүн өч бясалгал хийх төвчин гүйгүүлэхээр шийдсэн юм. Би үсээ хосуулж жинхэнэ хувирга болоогүй ч сүн маш их цагийг өнгөрч судар уншиж бурхны ном сонсож өнгөрсөн. Тэгвэл миний багш намайг ухаантай бөгөөд би авьяаслан нэгэн гэж хэлж байсныг би санаж байна. Би хувиргын дүр тоглох надад тийм ч хэцүү байж болно. Энэ ертөнцийн буддын шашин миний өмнө ертөнцөд хэр ижил өстой эсвэл ялгаатай байгааг харцгаая. Та улаан шуван сумын гигантын лам мөн үү? Тийм ээ, би тан гүүрнээс гарснаас хойш хан гүүрний аялж байна. Лоян хоттой хажуугаар өнгөрч явахдаа буддын шашин цуглаан болох гэж байгааг дуулаад сорхоор ирлээ. Би таны нэрийг сонсч байсан. Тантай биеэр уулзж байгаадаа баяртай байна. Та бодон лагуун тавцан дээр суун бидэнтэй буддын шашин талаар хэлсэн үү? Тэр үнэхээр чулуун бодон лагуйг ханаас ч юм гаргаж ирээд намайг ямар ч төлөвлөгөө өргөчлөө. Тэр үнэхээр алдар нэмэд хөсөн юм. Тэгэхгүй яахав? Багш нар надад нэг санаа зовоосон зүйл байна. Хичээл эхлэхээс өмнө та бүхэн энэ асуудлыг шийдэхэд минь тусалж болох уу? Эрхэм лам тугч хөдлөөгүй салхигч хөдлөөгүй гэж хэллээ. Энэ яг ямар утгатай юм бэ? Эдгээр хүмүүс сонгодог түүхийн талаас сонсоогүй юм гэж үү? Бурхан багш дээд мэрэгэн ухааныг тухайн дурдахад зөвхөн дээд мэрэгэн ухааны тухай ярихыг зогсож зараагүй юм. Үүндээ нийцтэй сайн үйлсэн дээд мэрэгэн ухаан байх ёстой. Тиймээс тэр нэгүүлсийг номлож байна. Нүс бол хоосон чанар бол дүрс нь хоосон чанараас ангид биш. Хоосон чанар бол дүрснээс ангид биш. Мэдрэмж мөн адил. Well, тийм үстэй гигантын лама багшаа та хүнийг хэлж ярьж болох уу? Таны зөв гэхдээ бүрэн зөвч биш. Юмсыг үзэл бидний оюун санаас үүсдэг бидний хандлагаас шалтгаалж нөхцөл байдал өөрчлөгдөн. Хэрэв таны сэтгэл бишрлээ дүүрэн байвал таны хийж буй бүх зүйл бясалгалын танд сайжруулах болно бид бадна. Буддизмын зүрх сэтгэлээ мэдээр тэгвэл та бүх зүйлийг өөрийн оюун бодлоор дахиж бүтээх болно. Яагав зүгээр хэдэн хөгийн юм яриад өрхий. Орчин үеийн буддизм дэндүү өргөн үрээтэй нэг нэр томьёоны тайлбар бүр өөр байж болох ч бүгд утга учиртай мэд. Би бүх зүйлийг хамгийн ойлгомжтой байдлаар өгж чадах бөгөөд ингэснээр би тэд намайг үнэхээр нууцлаг гэж бодож болно. Зүрх сэтгэлээр бүх зүйлийг дахин бүтээх гэж би ойлголоо. Би бишрмээр эрхэм ламаа. Гэтэл хэрэв таны зүрх сэтгэл бишрлээ дүүрэн байвал энэ юу гэсэн үг вэ? Багшаа би одоо хүртэл ойлгохгүй л байна. Тэгвэл би танд түүх ярьж өгье. Нэгэн голын хоёр лам голын иргэд иржээ. Та голын иргэд дээр зогссон нэгэн залуу охиныг харлаа. Охин гол гатлахыг хүссэн боловч хувцсаа норохоос айж байв. Ламнууд нэгэн түүнд тусалж тэврэн гол гатлуулав.
Нөгөө лам нь гайхаж уцрав. Эр хүн тэр тусмаа лам хүн охин тийм ойр байх нь зүй бус бөгөөд тэрээр дүрмээ илж утсан байдаг. Нөгөө лам түүнийг өлийг байцааж асуув. Харин тэр лам би хэдийн гол гатад ичгсэн байгаа чи одоо усан дотор охиныг тэврээд байгаа юм уу гэж хариулав. Би хэдийн түүнийг тавьж явуулсан гэтэл чи яагаад одоо хүртэл энэ асуудалд хүлээлгдэд байна. Одоо л намайг гэгэрүүлсэнд баярлалаа багшаа. Худлаа. Буушаа мүлгмийн лам буужаа. Буушаа мүлгэм. Буушаа мүлгмийн тэр буужаа лам уу. Тэр энэ чөтгөрлөд лам жил бүрийн 3 дахь өдөр үзэгддэг байсан юм. Гэтэл энэ жил яагаад нэг өдрийн өмнө ирв? Тавьж уулгаад чи анх яагаад буддын шашныг судалгаа шийдсэн юм бэ? Надад хариул. Би арахад болж ой төрлийн хэлхэнээс ангижрахыг хүсэж байна. Над ямар ч хүсэл тачаал шунал байх ёсгүй. Яас их тоглоомшоог вэ? Арахад болгон чиний хүсэл юм байна. Тэгвэл чи яаж бүх зүйлийг тавьж явуулж чадах юм бэ? Миний асуултанд хариулж чадах уу? За байц. Арахад болгон гинэ энэ хиньяныг онол биш шүү. Энэс бүгд хиньяныг бяцалгадаг юм болов. Будда бол хүнээс тэс өөр. Тэгвэл бид яагаад хүсэл шуналаа орхих ёстой гэж хатуу чанга дүрм журмыг баримталж ямар ч хүсэлгүйгээр бяцалгална гэдэг боломжгүй зүйл. Гэвч арахад болохыг хүсвэл надтай адилхан хүн их дорд чанараар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би зөвхөн өөрийн хүсэл сонирхлыг дагдаг тул дүрм журм намайг зогсож чадахгүй. Энэхүү хөл дүүмэнд ертөнцөөс өчөөгөн төдий бэргэн ухааныг илэрхийлэх нь жинхэнэ бяцлаглалын арга. Би үүнтэй санал нийлж чадахгүй нь үүжээ лам. Бид буддизмын үр дүнгийн төлөө биш харин буддизмын өөрийнх нь төлөө суралцах ёстой. Бид өөрийгөө хангалттай доторхоо илэрхийлж чадах уу? Инээдтэй юм. Тэдний юу хэлцээд байгааг би сайн ойлгохгүй байгаа ч энэ мөчөдөд хоёулаа хиньян бяцалгаж байгаа нээлттэй байна. Миний хийх ёстой зүйл нь ердөөл би хувраг вүүжигээ асуултанд хариуллаа. Таны бодол юу вэ эрхэм хувиргаа? Бурхан үнээс тэс өөр гэдэгтээ би санал нийлж байна. Гэхдээ бурхан багш гэсэн хүн байсан. Тэгэхээр хүн бурхан болж чадах уу? Бурхан багш гэсэн хүн байсан. Тэгэхээр хүн бурхан болж чадах уу? Хүн яаж бурхан болох юм бэ? Энэ бол утгагүй хэрэг. Чи ямар гэж хувирга юм бэ? Хувирга бай. Чи бурханы шашны наад захрын мэдлэггүй байна шүү дээ. Чи үнэхээр лам мөн үү? Сайн байна. Эрхэм хувиргаа хүмүүс уушаан бүлэмийн чөтгөрийн бүлэм гэцээдэгч та биднээс доош юм. Та бурхан болохыг хүсээ юу? Гэтэ би ямар чамайг хүндэлж байна. Надад галзуу хүмүүс таалагддаг. Бурхан багш гэсэн хүн байсан. Тэгэхээр хүн бурхан болж чадах уу? Бурхан хүн шиг доор юм уу? Эсвэл хүн бурхан шиг дээр юм уу? Тэр эцэст нь сүүлд нь амьтан хамгийн дээд нь гэж хэлэх гээд байна уу? Димир тэр бол урган бол үгүй. Тэр бол үхсэд хийж өөрчлөгддөг. Тэр бол ертөнцийн захирагчд. Одоо л ойлголоо. Бодох нь өөрөө нүгэл. Бид бүгдээ нүгэл үлддэг. Би бол бурхан. Би юу хүснээ хийж чадна. Чи тэр хорлонд хургийн үгэнд мэгчээ. Одоо намжуулах бичээс надтай хамт туш. Утгагүй юм. Тэр бурхныг дамжууллаа. Эрдэмт лам үнэхээр хорон муу лам байна. Бид түүний нэр хүндэд хурцгаж чи яаж өөрийгөө зүсгтэн гэж хэлж байна. Амитаба чи өөрийгөө Амитаба зүсгтэн гэж нэрлэдэг байгаа юм уу? Хиньяны сургаалт ёсоор бол ганцхан бурхан байдаг. Бөгөөмөс хичээсэн ч зөвхөн арахад болж чадна. Миний сая дурдсан онол бол хиньяны мэдээж чи өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй. Гэвч бусад гийсэн бурхны шашнууд миний хэлэх гэсэн санааг дөнгөж сая ойлгосон бололтой. Тэд үнэхээр мастеруд юм. Өдрөж надад хүндрэл учруулахыг хичээгээд байна уу? Гэгэн ламтан минь та бурхан болохыг хүсэж байгаа юм уу? Би хувь тавилангаа дагна. Би юу ч хүчлэхгүй. Миний өмнө төрлийн тэр мастер юу гэж хариуллаа? Энэ бараг ижилхэн байна. Эрхэм ламтан та яагаад бурхан болохыг хүсэж байгаа юм бэ? Би хүмүүсийн зовлон шаналыг болох үхлээс ангижруулахыг хүсэж байна. Хэрэг хүн бүр бурхан болж чаддаг юм бол тэдэнд яагаад таны аврал хэрэгтэй гэж бурханы чанаас тэдний биеийг гүнд нуугдж байдаг. Тэдэнд зөвхөн чиглүүлэх л хэрэгтэй. Би одоо л ойлголоо. Та бурханыг дамжууллаа ламтан та.
хаан ламтан түүний зүгээр ингээд өнгөрөөж болохгүй. Даюун чиний бодол юу вэ? Хэрэг өөр хүн ингэж хэлсэн бол би тэдний тэрс үзэлтэн гэж үзэх байлаа. Гэвч гигant ламтан энэ онолыг дурдахдаа маш итгэлтэй харагдаж байсан. Тэр ямар нэгэн онцгой зүйлийг ойлгосон байх ёстой. Яагаад гэдгийг мэдэхгүй ч түүний үгс надад маш их хүндэтгэл төрүүллээ. Гэхдээ түүний онол хүн бүрийн хувьд дэндүү цочирдсан байна. Тэр түүнийг цааш үргэлжлүүлэхэд зөвшөөрөхгүй байх гэж би бодож байна. Энд загас бүгдийг сэрээхийн тулд 3 удаа тогший тог. Шингээсэн тэдний ухаан санаа төвлөрөх болно. Пүү ямар сайхан дуу вэ? Одоо л нислэл амарч байх шиг байна. Бид сая юу хийж байлаа? Амитаба. Хүмүүсийн танай сэтгэл санаа өмөлж байна. Лех зүгээр сонсгоолно. Шам бүлэм хүрлцэн ирсэн тул бид хилцүүлгийн хугацаанаас өмнө эхлүүлэх хэрэгтэй. Тэд буддын ном хэлцсэн яг одоо эхлүүлэх гэж эзэн гэж би маргааш хүртэл хүлээх хэрэгтэй гэж бодсон юм аа. Гэхдээ энэ надад их ажлыг хөнгөвчлөө. Буддын ном хэлцээ хэлж байна. Та бүхэн аль бүлгэнтэй харилцагаас үл хамааран хүссэн үедээ гарч ирэн туршилтад орж болно. Гэхдээ өнөөдөр энэхүү уулын тулааны урлаг биш, буддын онолын тухай юм. Тиймээс Тэнгэрийн өмг шатны ламдарыг оролцохыг хориглоно. 3-р даваанд шалгаж үлдсэн хэн бүхэн 15 поинтын бясалгалын олдвыг ашиглаж болно. Харин аялагч бүрэн 7 хоногийн турш ашиглах боломжтой. Сүнсний сүмийн үндэслэгчийн шүтэн бол үнэнгүй эрдэнэ юм. Чи үүнийг ашиглан үндэслэгчийн сүнстэй холбогдож түүнтэй буддын цуглаан талаар хэлэлцэж болно. Энэ жилийн ялагч болоогүй байсан ч чамд үүнтэй дууд дадлага хийх боломж байх болно. Энэ бол үнэхээр гайхалтай боломж. Хүндэд хуврах та ууртаа Амитаба. Хэрэв та би 3-р шатанд шалгаж чадвал шүтээнийг ашиглаж болно. Тэгвэл надад илэрхий олж авах илүү их боломж гарч ирнэ. Шалгалт хэдий хизүүч ушаан бүлгэмийн шавнаар хязгаарч ухаж няцах ёсгүй. Туу Ваншэн өнөөдөр чамайг хэр зэрэг сайжирсныг чинь харъя. Ушаан бүлгэмийн Туу Ваншэн туршилт эхлэх гэж байна. Гэмт зүрхээс бэлтгэл сэргийлж ил болох хол байцгаана уу? Эхний даваа ямар байх бол гэж гайхаж байна. Эрхэм ламтан минь, Бурхны шашны талаар таны үзэл бодол үнэхээр өвөрмөц юм. Би таныг хүндэтгэж байна. Гэвч ном хайлтсан ялагч нь би байх болно. Тэгвэл юу ч гэдгээ надад харуулаач. Энэ залуу яагаад ийм дог харагдаад гэж оролцсон тэндийг юмч цаашлаад байгаа юм бэ? Сүнсний сүмийн Шалян миний багш одоо жижиг хүрээгээ үзүүлэх гэж байна. Залуусаа жаахан чимээгүй цагаарай. Ахлах туу сэтгэлээ тавьж оруулна уу? Эсвэл та зүүдэнд нэвтэж сорилтоо эхлүүлж чадахгүй. Юунд тавьж надад огт хамаагүй. Чинийх байна уу, минийх байна уу? Огт надад огт хамаагүй. Энэ сүнсний сүмийн тэргуун шавшааны байх ёстой. Түүнд мастер хүний төрх байх ёстой. Гуй. Энэ бол сүнсний залах жүж. Үүнийг одоо эсвэл маргааш хэрэглэсэн ч ямар ч ялгаа байхгүй. Панши бүлгэмийн хүж бол жинхэнэ эрдэнэ юм. Сонирхолтын нүүр болохоор бүгд жижиг хүрээ юу орлоо. Нутаг сүмийн модон загас нь төрөлдөж яваа хүмүүсийг сэргээж чаддаг. Сүнсний сүм туршилт болон хүрээний сэдвийг тусган Касиог тохируулав. Өнөөдрийн сорилтын сэдэв бол амьдралын 8 туршилт тамийн 8 шийтгэл. Гэхдээ энэ бурхан шашны эрдэнэ гэж мэдэгдэж буй хүч нь үнэхээр гайхалтай юм. Энэ үнэхээр үндэс ертөнцийн байна. Тэнд зөвхөн Хиняныг л мэддэг бөгөөд Махаянагийн тухай уужин багтаамжийг ойлгож чадахгүй. Гэхдээ тэд ямар нэгэн байдлаар энэхүү аргыг барилыг энэ хэмжээнд хөгжүүлж чадчаа үнэхээр гайхалтай юм. Би яагаад гараа хөлөө тэнэглэж чадахгүй байна вэ? Яагаад нэгэн зүйл намайг хүлчих вэ? Юу болоод байна вэ? Би нэлээд хүүхэд болчихлоо гэж үү? Амьдралын 8 туршилт эхний туршилтын төрөлд энэ бол 8 туршилтын туршилт загварлагч юм байна. Эвшээх. Энэ үнэхээр удиртай юм. Тэд бидний оюу санамж ухаан санааг үүдээчихлээ. Хэрэв бүгд хүний үүнийг хуурмаг гэдгийг мэдж байгаа бол энэ туршилтын утга учир нь юу юм бэ?
Би үнэхээр яач байна. Яриа хүүхдийг тарих хараахан сайдуу өгжөөгүй хэрүүл бодол олж ирэнгүүт буцаад унтмаар байна. Хөөхт хурцлаг загварчлал үнэхээр гайхалтай. Би яриа хүүхдээс ийм урт үсэж тойронжглоо. Үүнийг хийхэд тулд ямар төрлийн хүч ашигласан юм бол хэрэг тэд сүнсний энийг ашигласан бол би ядчил эсэргүүцэх байлаа. Тэд ямар намайг тодорхой цаг хугацааны мөчлөгүүдэд туулаасаа хүсэж байна. Бас дорсонжууд нь зүгээр л утгагүй бөгөөд хилний үзүүрт орохгүй юм. Чи дэндүү сул дорой байна. Эдгээр зүгээр хуурамч дайсамжлууд. Гэхдээ дэндүү бод санагдаад байна. Ядчил хуурамч дүүд минь миний санааг их зовоож байна. Азар би нирваны ураг байгаа. Би түүний зүгээр л ашиглаад аварч чадна. Нирваны ураг агуу техник биш үү? Би бусад жижиг юмнууд байхдаа ашиглаж боддог байсан. Энэ чинь зүгээр л нэг туршил загварчлал яагаад ажиллахгүй байна вэ? Уг хамгийн чухал нь би системийн холбогдож чадхаа болчихлоо. Бүр чин эрийг ч дуудаж чадахгүй байна. Амьдралын 8 сорилт, тамийн 8 цэрлэл. Чи хамгийн түн сэрлэл чи өнөхөр бахархал шав би юм. Чуан энэ сорилт дэндүү амархан юм. Миний шав эхний шатыг ямар ч хүч гаргалууд авчихлаа. Эхний шат бол амьдралын 8 сорилт байсан хүн бүр эцэст нь буддын сургаалыг дагаж чадах эсгээ мэдхийн тулд өөрөө амьдралыг туулах хэрэгтэй. Буддын сургаалыг дагах гайнаа эхлүүлсэн дараа тэд сургаалаас холдуулах бүхий л уу татлууд тулгарх болно. Бурхан машт говьгүй итгэлтэй хүмүүс л энэ сорилтыг давж чадна. Ушаан бүлгэн бол хөнөөхийг ирмэлдэг. Чиний зам цаад болох зүрхэсэн хинч байсан устгадаг болно. Чи хайртай хүмүүс төржиг төгсгөл найз нөхөд багш нараа хөрөөдөг. Алхан л өөрийгөө хэрэг үнэнч болгохыг баталж байна. Гэвч чи ботсон. Гэвч энэ бол чөтгөрийн арга. Хэрвээ энэ арга намайг архтын замд хөдлөж чадж байвал би өвөөнд эргэцэх хэрэггүй. Та нар үнэхээр явцуу сэтгэлтэй юм. Үнэхээр өвдөлттэй юм. Энэ ламт эндүү их чимээ гаргалаа. Эхний сорилт бол амьдралын 8 сорилт юм. Уншааг бүлэм шав сорилтын хамгийн түнд авсан нь би гайхгүй байна. Гэвч 5 дахь 8 шитгэл тэдний хувьд тийм ч амар байхгүй болов гэж имэж байна. Үүнийг мартаа бид өөрсдийн шав нартай анхаарал хандуулах хэрэгтэй. Өнөөдөр сорилтууд маш том болж гэхдээ Дайлон хэдийнэ Тэнгэрийн өнгө шатанд урдлагын дайчин болчихсон. Чиний энэ жаахан хүрээ түүн нөлөөлөхгүй. Дайлонд өөрийн гэсэн боломж олдно. Чи санаа зовох хэрэггүй. Танаа шав авьяаслаг юм. Гэтэл яагаад тэр хүрээндээ хашигдсаар л байгаа юм бэ? Би Шиланг тэндүү сайн мэдэр. Би түүнд санаа зовох хэрэггүй. Гэвч эрхмээ хизээс сэрэх юм бол мөн тэр түүнийг яаж давамтлах бол гэдгийг би их сонирхож байна. Та яагаад эрхэм ламтанд ингэтлээ санаа тавиад байгаа юм бэ? Тэр хүн бурхан болж чадна гэж хэлсэн түүнийг бусдаас онцгой болсон. Тэр хил бол хол явж чадахыг хармаар байна. Тэр бол зүгээр л нэг биеэ тоосон солиотол амьтаа. Тэр юугаа тийм өөр гэж туршилтад орсон бүх лам нар бага залуудад лам болохоо шийдсэн байдаг. Ушаан бүлгийн тун машин хүртээ ижил замыг туулсан шүү дээ. Энэ тэдний итгэл үнэмшлэх хэрэггүй болохыг харуулсан. Шинэ амьдралаа хандсан ч тэд ижил шийдвэр гаргах байсан биз. Эрхэм ламт 20 нас хүртээж лам болоогүй байсан. Түүний оюунсан ишнээ замраагүй байх тийм ч хэцүү биш байна. Санаа зовох хэрэггүй. Энэ бол дөнгөж эрхэм ламтанд таны хан гүрний буддын шинэ арга барил чинээс уулзж байгаа. Тэр туршилтын явцсан шишнээ хачин арилсан ч би гайхахгүй. Миний бодлоор буддын шашин бясалгал дээр тогтдог. Эрхэм ламт ганц ч удаа бясалгасангүй. Тэр амьдралын 8 зовлон хэдийн таньж мэдээд игэл жирийн мөнх бус хүн шиг амьдрахыг шийдсэн юм болов. Хараад гэж би системээс чин гэрийг дуудах чадахгүй байна. Тэр ч бодлооны урлагаа хичээлж чадахгүй байна. Би яг яаж түүнийг даван тулах ёстой вэ? Миний охин дүү аав хоёр маань бүгд нас барсан ээж маань өөр хүнтэй гэрэлсэн. Энэ бүхэн хуурамч гэдгийг мэдж байгаа ч тэдэнтэй олон жилийн хамтаа өнгөрүүлсэн болохоор би яаж зүгээр яаж чадах вүлээ? Хамгийн доод зүйл нь би хүчнээ хичээсэн ч энэ өвдөлттэй амьдралыгаа өөрчилж чадахгүй байна. Туршил загварчлал одоо үүнийг хийхээ оролдож байна. Намайг ямар нэгэн зүйлийг ойлгоход хүртэл сэтгэл зүйн хувьд дахин дураахыг хүсэж байна.
Харамсалтай нь би жинхэнэ лам биш. Энэ бүх новшнууд зүйлс тохиолдсны дараа надад зөвхөн туйлын гутрал мэдэгдэж байна. Би амьдралынхаа гүнзгий философиг огтой бодож олж чадахгүй байна. Лаки, чамд юу тохиолдов вэ? Лаки. Нэрэ гэж энэ чинь зүгээр л нохоо шүү дээ. Хоёр дахь амьдрал манай залуу эзэн төрөөсөж өвчин ороос нийгэм байсан. Удаан амьдарч чадахгүй байх гэж гэхээс айж байна. Азартаж шинэлэг тэр гэр бүлийн хүү юм. Тэд мөнгөний хүчээр түүнийг амьд насыг торгоод чадна. Энэ би үнэхээр сул дорой юм. Би бүр орон дээрээс босч чадахгүй байна. Надад мууц юм төрөөд байна. Дэлхийд л аялах ёстой гэдгээ мэдсэнгүй. Бурхад минь хэрвээ би ямар ч нэгэн боддын гүн ухаан олж сэтгэхгүй бол Ирганаст үүр дацах юм болов. Одоо өдрийн бүлгийн хүн би боддын онолыг бага зэрэг ойлгож байсан ч чин сэтгэлээс би шалгаж чадахгүй байна. Би зүгээр л чадахгүй байна. 3 дахь жил, 4 дахь жил, 5 дахь жил, 6 дахь амьдрал. Юу вэ? Энэ навшийн туршилтын загварчлал хэзээ дуусах юм бэ? Яагаад тэр лам нар мөнх ус хүмүүсийг ийм их үзий яддаг юм бэ? Нэрээ юу? Боддын мөнх бус амьдрал зовлонтой гэж хэлсэн. Гэхдээ тэр ийм их зовно гэж хэлээгүй байх. Тэд миний амьдралын бүх боломжийг өгөөсөн. Би бүр ордож чадсан хүмүүс бол утсан үхэлтэй биш. Амьдрал бол урдаас битсэн зохиол биш. 8 зорилтуу зайлаа цаашаа. Би өөрийнхөө хувь тавиланг өөрөө шийдэнэ. Шиам багшаа. Мэгшиг чи эцэст над тариу өглөө. Чи энэ жижиг зүнхээ хачин би эднийг орж ирэхэд би хөөгдөд гарчихсан. Би таныг дахин төрхийг л харж байлаа. Тэгэхээр чи энэ бүх хугацаанд надтай хамт байсан хэрэг үү? Тийм ээ, бараг 5 хэмжигт киног шиг санагдсан. Таны амьдрал үнэхээр зовлонтой байлаа багшаа. Таны дандаа муу зүйл тохиолдох юм. Би үнэхээр таныг хүчлүүлж байсныг сая л мэдлээ. Азарт эцэст миний дуу сонслоо. Баярлалаа чингээр өгөө байсан бол би яаж давах гарахаа мэдэхгүй байлаа. Зүгээр эдгээр туршилтууд надад тусгаарлаж эхэлсэн байлаа. 8 туршлаас ирэх өвдөлтийг ойлгож байсан ч би өөртөө эвлэрч зөнгөөр нойхож чадаагүй. Тийм болохоор би бүхний хүлээн зөвшөөрч даван гарч чадаагүй. Тийм учраас өмнө төрлийн минь багш намайг авьяастай гэсэн мөртлөө лам болохыг зөвшөөрөөгүй. Би босод чиг бүхний зүүн дөрхиж чаддаггүй. Тийм болохоор л би сайн лам байж хийж чадахгүй. Тэр лам үнэхээр зөрүүд юм. Би хэтэрхий болгоомжгүй байж азар чи намайг сэрэлж чинээр. Та одоохондоо жижиг чадсан ч зөвхөн сүнсэн биеэр л оршиж тогтсон ч байна. Та одоо л гарч чадаагүй л байна. Ингээд бодлого бурхны цаашид ахиж зөвшлөх хэрэгтэй. Миний сүнс чөлөөлөгдсөн ч хуурамч би маань хуурамч хүрээнд байсан байна. Энэ бол миний хэд байгаачлан тусгай аргаар олж авсан хагас ахис дэвшил байна. Тэр хүрээнд байгаа цагтаа чи алив нэгт харж чадахгүй. Гарч ирснийхаа дараа би бүрэн сэрэг шиг болно. Энэхүү өрхөд над дахиж үйлчлэхгүй. Зохиос амьдрал заашгүй хувь тавилан эсэргүүцэж боломжгүй төгсгөл. Энэхүү туршилт загварчлал дахь бүх зүйл миний амьдралын өвдөл зовлон өдрөөлөнд харуулсан байна. Чи магадгүй үүнийг бодит амьдрал дээгч тэсвэрлж чадахгүй байсан байх. Сойролт бүр ч хэцүү байхыг дурдах ч хэрэггүй. Чи үүнийг нэвт харж чадахгүй бас үүрээс салж чадахгүй амьдралаа гэдэг үнэхээр хов сунтгай юм. Гэвч бидний хувьд амьдралын өвдөршгүй шивжлэг гэж үгүй. Бүх зүйл хуурамчлал үнэн байх болох ч би түүний дундаас хамгийн үнэн нь. Энэ бүхэн хуурамч учраас би зүгээр л үүнийг үгүй ичхий. Гэгэн ламтын тэргүй туршилтад 6 төрлийн өнгөрөөсөн ч 2 төрлийн талаар юу ч мэдэхгүй байна. Би түүнийг өөр байх гэж утсан юм. Түр хүлээ. Гэгэн ламд одоо шат ахих гэж байгаа юм уу? Бурхан итгэл болон мөнх ус ертөнцийн танин мэдэх нь шат ахих түлхүүр юм гэвч дээд хувраг эргэн харах өчүүгэн төдийч сонирхыг үзүүлсэнгүй. Би түүний замхсан гэж бодсон ч гэтэл яагаад одоо сэрж байгаа юм бэ? Тэр 5 төрлийн үүрсэн ч дараагийн төр дээр сэртгэлж Тэр үнэхээр галт чууны сүмийн зохистой шав юм. Тэр чадчлаа гэж
Гэхдээ яаж би ойлгохгүй байна үнэхээр. Өмнө нь ямар ч шинжтэй гэлээ худагт лам яаж ийм амархан сэтгэж чадав. Худагт ламын бясалгал үнэхээр агуу юм. Тэр 5 төрөлдөө цаг газар мэдсэн байсан ч бидний анзаарав ямар нэгэн сэжвэр байж таарна. Тиймээс тэр гэнэтийн амжилтанд хүрлээ. Миний зөв байж хэрвээ би сүнсээрээ энэ занганаас мултаж чадвал сэж чадна. Үүсэл оновлоо талархал хуанчи шүүхүү чиммэ шэ даюун шэ ян. Үүсэл оноо хаасаагүй байна. Би эцэст нь бодит байдалд иргэн ирсэн бололтой. Хараад би бүр шууд нэвтрүүлэг юм уу азаа туршилтын үеэр оролцогчдын нүүр царайг харж чадахгүй бас миний дотоох чин нэрийг мэдэрч чадахгүй байгаа бололтой. Өгөөр би илчлэгдэх байлаа. Та үнэхээр гайхалтай Америкийн ламд минь ийм арга боловсон гэж би хэзээж сонсож байгаагүй юм байна. Үүнийг яаж тань асууж болох юм уу? Та муугүй тэр муугүй юм. Би хүртэл бараг л бүтлгүүд шахлаа. Би Чингэрийн тусламжтайгаар мултаж чадсан бол тэр харин өөрөө би таан давтлаа. Би зөвхөн үр дүнгэл цуглуулдаг амьдралынхаа 8 туршилт бүх саад тогтворыг устгахад гарах зам нэгдэх болно. Энэ бол бусад туулбаргүй лам нараас ялгаатай Ушаан бүлгмийн үнэн чинь Шианя магадгүй энэ төвшөнд бүдрэх байсан байх хаа. Алах нь үр дүнтэй байдаг ч би зүгээр л гим зэмгүй нэг алж чадахгүй. Гэхдээ бодгийн шашны үүднээс авч үзвэл шин мэдлэг гэгээр олж авч байвал энэ туршилт үнэн цэнтэй. Би жинхэнэ лам биш ядчил туршилтын гол утгыг ойлгож чадлаа. Туулын ваншийн санамсаргүйгээр буруу арга шилж зөв хариултыг олсон бололтой. Энэ сайн хэрэг болов уу үгүй болов уу? Хөөх энэ лам айл эсвэл сүмээс ирсэн юм бэ? Тэр үүндээ хэд бүтлгүүдэх гэж байх шиг байна. Чи шалгуурт гацчихаач. Сатаарч бодлуулыг арилгаж оюун санаагаа хөгжүүлэхийн тулд пирамидын зураг судрыг давтан унш. Тийм удаа заа зурсанд баярлаа. Энэ л буддизмын түүхийх зөв арга юм байх ёстой. Дутагдлыг олж илрүүлэн залруулах даван гарах хэрэгтэй. Энэ сүнсний сүмийн алах шавын би ч бас тиймхэн байх шиг байна. Түүний чадахгүй гэж би чамд хэлсэн биз дээ. Эдгээр халзангууд бясалгалын суурь нь хичнээн сайн байлаж 2 нүүр гаргахаа болохгүй бол юунд ч хүрч чадахгүй. Яагаад ч үгүй шин ян бол яахаа харахгүй алах шав шүү дээ. Тэр буддизмын талаар гүн гүнзгий ойлголт байх ёстой. Тэр ёстой. Ер нь хүмүүс туршлага дутснаас болоод сорилтонд бүдэрдэг. Гэхдээ тэр энийг ахист гаргасан байх ёстой. Нэлээд хугацаанд гацаад байсан юм. Түүний эцэст нь ахист дэвшил гаргаж байхыг харах тайтай байна. Хага тэр өдөр бүр тууштай хичээл зүтгэл гаргасан хүчинд л тэр үүнд хүссэн юм. Буддизмын үнэхээр ойлгодог хүмүүс тэдний ихэнх өөрсдийн оюун санаандаа гарч тэндээс гарч чаддаггүй. Зүгээр бид өвгөр дамжуулан тэдэнд шийдэл олоход тусалж чадна. Цаг хугацаа газдгаас цаашгүй тэрхүү өдрийн мөрөмөд шиг байна. Биш гигant ламын үзүүлбэр миний бодж байснаас өөр байсан ч намайг тийм ч их гайхшруулсангүй. Тэгээд гигant лам үнэхээр гайхалтай юм. Тэр амьдралын 8 сүрлийг гацсан ч эцсийн мөчд мултаж чадлаа. Магадгүй тэр буддизмын гүн гүнзгий ойлгож түүндээ дуртай байдаг байх. Түүний хувьд сайн хэрэг болж сүнс хөдлөх хүч дуусах төгөж байна. Чиммэ гэлмад минь модон загсаж цохоход бэлэн байгаарай. Мэдээж бүгдийг сэргээхийн тулд 3 товшиж байна. Ингэснээр тэдний ухаан санаа эрүүл байх болно. Би өмнөх амьдралтай байна уу эсвэл одоогийн амьдралтай байна уу? Би амьд байгаа юм уу? Тэгвэл газарт хэнийг орчуулсан юм бэ? Эхний шалгалт дууссан Саяо Чиан сүмээс нэг Дажи сүмээс нэг Жан Ань танхимаас нэг хүн тэнцлээ. Чинлян сүмээс нэгэн Шүли бүлэгмээс нэг хүн тэнцлээ. Нэр хүнтэй бүлэгмээс цөөхөн хүн тэнцлээ. Жижиг бүлэгмээс ердөө нэг хүн тэнцсэн. Эсвэл бүр огт тэнцсэнгүй. Сүнсний сүмээс 5 паншийн бүлэгмээс 4, Лотус сүмээс 4, Ушаан бүлэгмээс 7 мөн шилдэг ламтан тэнцлээ. Тэнцсэн хүмүүс
түр амн унтраа нь бид хоёр дахь шалгалтыг эхлүүлнэ. Настан шүүхий хүч асаана уу? Шээ ян эзэнтэй. Сайн байна Чингэр. Одоо эндээс гарах уу эзэн минь? Тэгвэл уйдахтай байх байсан биз дээ. Би амьдралын 8 сорилтын хуурмаг үзэл тийм сайн зохицгүй байгаач энэ сонирхолтой бөгөөд 8 зовлон чөтгөрийн урлагтай ямар нэгэн байдлаар цуурайтж байна. Магадгүй энэ 8 зовлон чөтгөрийн урлагаас ачаар байх. Би тэднээс гарсан ч хуурмаг үзэл доторх биеэ удирдаж чадсаар байна. Бүх зүйл хяналтанд байна. Тэд намайг гаднаас шууд амжуулалтаар харж байгаа тул би тэдэнд зориулж нэг үзүүлбэрт үзүүлье. Энэ юу болоод байна вэ? Би үүнийг хэлээд зөвшөөрөхгүй. Наад хамт тамруу танил. За тэгвэл ирээч би та нараас айхгүй байна. Хэрвээ энэ хий үзэгдэл биний хүчийг битлүүмжлээгүй байсан бол би та нарыг бүгдийг чинь алчих байсан юм. Би үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Түүнийг алж болохгүй хамгийн гол нь энэ үхэл уснаас гарах явдал юм. Ер нь эрэг гэж үнэхээр байгаа юм болов. Хоёр дахь сорилт үнэхээр хэцүү юм. Тэр ормогцол сүнснүүд намайг хормын дотор алчихна. Тууван шаа үүнийг төсөөлж чадахгүй байх шиг байна. Үнэн шүү, эцсийн сүнснүүдээ алж болохгүй шүү дээ. Улшаан бүрийн минийхэнд энэ сорилтыг давах хэцүү байх бололтой. Ямар тэнэг юм бэ? Үнэн тэр талаанд хэтэрхий их анхаарлаа хандуулснаас болж завин огт хөдлөхгүй байгааг мэдэхгүй байна. Шэям хөдөлгөөнгүй байгаа ч сүнснүүд түүний завийг урагшин түлхэж байна. Важира бол Тууван шины хувьд зөвхөн хядах зэвсэг бөгөөд харин шилэн Важирагийн бурхтын шашны хүчийг нэмэгдүүлэхийн тулд уншлага уншиж байна. Хүмүүс хийсэн үйл хэлэнцээрээ бол тамд ундаг мөнхийн ханхан шөнө тэдний тачнаж бурхан номноос тусгаардаг ийм бузар гат ухаан санаагаа төвшин байлгах хүч хүнтэй тааралдах нь ховор. Хэрвээ тэр үүнийг үргэлжлүүлбэл сүнслүүд түүний зовлонгийн талаас гарах болно. Би Шэйла санаа зовхгүй байна. Гэтэ тэр лам намайг дахиад нэг удаа гайхшрууллаа. Тэр лам юу хийгээд байна? Би хэдэн 10 жилийн турш бүх бурхны ном мэдлэгэнийг зохион байгуулж байгаа ч ийм зүйлийг анх удаа харж байна. Би түүний ертөнцийн хайрладаг. Би үзэлтэн цэцэс гайхалтай улсыг харан байшдаг. Би ямар хэмнэл намайг нээлгэж чадах вэ? Ямар дуу хамгийн маяр бясалгалантай вэ? Үзэм сайхан байна. Энэ сүнснүүд нууртай харьцуулахад 8 зовлон төчтөрийн урлагийн хүүхдэн тоглоом шиг харагдаж байна. Эзэнтэй минь эргэн бараа огт харагдахгүй байна. Энэ газар хийл хязгаартай юм болов? Үгүй энэ шийдэж чадахгүй зүйлийг бид нэр шийдвэрлэхгүй. Бид зүгээр л энэ сүнсний нууран дээр илүү их сэлүүлэх ёстой. Танруугаа танилцах би өсөж байна. Сүнснүүд амьд дарагдах үнэндээ сонирхолтой. Тэдний хүчтэй цогцол тусам тэд таны завийг илүү ширүүн мөргөх болно. Харин зөөлөн хадахад тэдний усан доор дарах боломжтой. Харж байна уу? Би бараг хурцглээ. Шайлан урсгал даган явлаа. Тийм сааталгүй байсангүй. Гэхдээ тэр эцэст нь иргэдээр гарч чадлаа. Тууван шин хүнд гэмтэлтэйгээр иргэдээр гарлаа. Түүнд албад дуусах хангалттай хүч байхгүй байж магадгүй. Гэгэн ховрог тайван харагдаж байна. Чөтгөрийн шивнээ түүнд огт нөлөөлсөнгүй. Тэр хоорондоо тэр өөр санаачлал гаргах нь өөрийн эргийг олж чадлаа. Тэр үнэхээр хүчтэй юм. Тийм үү. Тэр маш авьяас бөгөөд түүнд чухал хариуцлагатай гаргаж болно. Дараагийн сорилтууд тэр ямар байхыг нь харцгаая. Би иргэдээр гарснаас хойш янз бүрийн амьтан болоод байх юм. Энэ амьдрал аратны зовлон гэх чинь үү? Шэя. Би өмнө нь хизээч ийм зүйл мэдэж байсангүй. Энэ VR-аас чамаагүй дог юм байна. Энэ удаа би юу болчих вэ? Том мууруу. Би бар байна. Маш хөөрх юм аа. Маш их өсөж байна. Тэнд туулаа байна. Түүнийг идий. Их мэл амд үүнд үнэхээр дуртай байгаа бололтой. Сохор дүлий хэлгүү. Хэм 5 мэдрэггүй амьдралын төлөө гуйлагч болох ёстой хүн үү? Энэ нөгөө туршдаа орчтон зовлон амьдралыг туулаасаа гэр үсээгүй юу? Энэ төлөвийн чалгалтын үед би зүгээр л жинхэнэ сүнсэд сургалж авна. Би ямар ч өвдөл мэдрэхгүй зөвхөн бидээ энэслээ тодруулахад хангалттай. Мастер тэнд хүмүүс дуу тоглож байна. Тийш очиж сонирхцгаая. Хин нэг манхан
махан боомны оронд байгаас шидчихлээ. Гэтэл их лам түүнийг инээмслээд идэж байна. Юу ч тохиолдсон буддаа шиг нэмсэл тэрээр би бол сүнсний самнаас юу ч биш гэсэн ойлголтод төрсөн. Өглөө бүржлүүлэн тоглол бүржгэлсээр бай. Энэ удаагийн хий үзэгдэл надад буян урт удаан амьдралыг өглөө. Би 500 гаруй жил амьдралаа. 500 жил амьдрал гайхалтай амьдрал. Би баяр баясгалантай баг зэрэг өдөртэй. Таны тотлохыг хүсэж байна уу эзэн минь хаахаа хүрээд монхны давуу байдал ямар ёс дургүй юм бэ? Хаахаа их лам бидэнд үргэлж гинтийн билүү барьдаг шүү. Хий үзэгдлийн бодтол байдаг бүх зүйл байна. Харалтай өнөхөр жигчмээр юм. Хагаш ичж байна. Гадар байгаа хамт лам нар таныг хасна гэж санаа зовхгүй гэж үү? 3 хамт лам махан би эцтэй аргаас болж хувирдаг гэсэн ойлголтыг аль ч тухаарсан тэд үүнд нэгэн санаа зовхгүй зүтэй. Би энэ хуурам гэсэнтэй хэр бодтой байж болохыг харахыг хүссэн. Магадгүй энэ надад 8 зовлон 40 урлаг бясалгахад тусалж болох юм. Гэвч энэ төрстэй боловч энэ 2 урлаг тийсвэр байх нь хамсалтай. Би үүнийг ашиглан нөгөө 3 зовлонд гүйцээж чадахгүй. Гэхдээ би энэ хуурам гэсний бүтээхэд лам нарыг ашигласан алдуугийн хүчийг 8 зовлон 40 урлагаар дамжуулан шингээж авч чадна. Гэхдээ би туршилтуудын хугацаанаас өмнө давах ёстой. Тэгэхгүй бол би юу ч олж авахгүй. Алдуур аль зовлонг өчигжүүлэх юм бол доо гэж би гайхаж байна. Алдуурын хүчийг шингээж авсан дараа хуурмын ертөнцийн алга болно. Би туршилтын хугацаанаас өмнө давсан юм шиг дүр эсэх болно. Одоо бот байдлаас эргэн орох цаг болжээ. Нэх юу тохиолдсон түүнийг ганхуулж чадахгүй. Тэр тун сайн байна. Гигant лам толь мэд тунгалаг оюун ухааны хүрээнд нэвтэрсэн бололтой. Гигant лам сонирхолтой хугацаанаас өмнө давж харгарлаг. Түүний бурхны шашны гүн үдлэгтэй биш. Би бишрэм хүндэтгэж байна. Гигant лам ингээд сорилтыг давчихв. Тэгээд тэр хамгийн ихнийх нь байсан. Үнэхээр гайхалтай. Тэр биднээс хамгийн хүчтэй Амитаба. Өсгөлэн сүнсний зовлонгийн талаар ямар нэгэн зүйл өөрчлөлтийг би мэдэрч байна. Олдвын хүч хүүн дээр буусан бололтой. Шанс өсгөлэн сүнсний зовлон амсаж байгаа юм уу? Хуурам гэсдэг өсгөлэн сүнснүүд бодит байдал дээр нөлөөлж болдог гэж мэдсэн би. Өсгөлэн хүчрхэгжүүлсэн ч сэтгэл нь өсгөлэн хүчтүүдийн шингээж чаддаг бөгөөд шүтлэгт лам нараас гарсан хамгийн шилдэг хоол юм. Хэрвээ тэдэнд залгиж чадвал миний шүтлийн хүч улам сайжирна. Гэхдээ эргэн тойронд маш олон нүд байхад би дураараа авирлаж чадахгүй харамсалтай. Маш их өвдөж байна. Гайхалтай. Шан эцэст нь чи өсгөлэн чөтгөрөд шийдвэрийг даван тууллаа. Энэ бол 58 скелийн хамгийн аюултай нь. Өсгөлэн чөтгөрөд хүний дүрээ эргүүлэн олоход туслахын туйлын хэцүү чи үүнийг чадлаа. Өсгөлэн чөтгөр бурхтай уулзах чаддаггүй тул бидний бузар хамгийн хүчтэй байдаг. Шаны өмнө энэ төвшөнд хүрд бүдэрдэг байсан ч одоо эцэст нь үүнийг ухаарчлаа. Шаны миний хүлээлтийг биелүүллээ. Шаны чи эцэст нь гарч ирлээ. Би бурхны шашны гэр бүлхлийг харлаа. Сэрхээсээ өмнө чи их зүйл олж авсан байх та. Чи өөрийгөө оюун санаагийн ялан дийл зориултыг сүлүүдийг даван гэдэг ховрхон зүйл гэж би батсан чи надаас хурдан байлаа. Би дүт замыг сонгосон тэгээд л боллоо. Өсгөлэн сүнснүүдийн хамгийн аюултай зовлон алгасан юм. Тийм сонголт байсан гэж үү? Үнэндээ бол мод гэж үгүй. Тойлж гэж байхгүй. Анхнаасаа бүх зүйл хоосон байх тоос хаана буух вүлээ? Үнэндээ мод гэж үгүй. Би ойлголоо. Шаны хуврага таны хэлсэн санамсгүй шүлэг хүртэл буддын гүн үнцгийн сургаалтай юм. Үүсэл оноог нэмэгдэв шань хуврага. Шүтгэр гэж чи юу харчихсан юм бэ? Би өөрөө юу ч хэлснээ ойлгохгүй байна. Цаг бараг үлдээ. Бусд нь хий үзэгдлээс гарч ирэхэд бэлэн биш байх шиг байна. Говьдох сорилтоо зөвхөн шааны бит хоёул үлдэх бололтой. Гайхалтай. Одоо би гарцаагүй шилдэг оролцож боллоо. Системийн илтгэх минийх болох нь. Харж Туван шээ юу гэснээ болоод ийм олон өсгөлэн сүнснүүд татдаг байна. Өсгөлэн сүнс зовлон оюун санааг ихээр бохирдуулж чадна. Шаны бодгийн номонд маш тууштай байсан тул үүнээс тэмцэж гарч чадсан. Өсгөлэн сүнсний зовлон тул бол Туван шаны буддын номлоос хувьд байгалийн давагдшгүй хурдан зүйл юм. Тэр энд
хүрээд зогсож магадгүй. Тэр бараг л өсөглөн сүнс бүтээгч байна. Би үүнийг залгичмаар байна. Уншины бүлэг мөн 100 мөнх бус хүслийг бясалгаж өөрийн сулдраа хүлээн зөвшөөрч өдрийн бус ташаалыг гүн гүнзгий мэдсэнээр нирваны агуу байдал хүрэх замаар буддын номыг бүлддэг. Буянт сүмүүдийн буддын шашны номыг хэлцэх 2 дахь сорилтын Ушан бүлгийн хувьд үнэхээр хэцүү байна. Би төгсөл тачаалын бясалгалаар дамжуулах үлддэг бол тамийн 8 шийтгэл оролцогчдын хар барааг талыг ухаан гаргадаг. Ушан бүлгийн туушлагт шавнаар хувьд энэ сүүл байж болох юм. Учир нь тэдний хүсэл тачаал нь тэдний амархан залгиж төөрөлдүүлж мэдэрнэ. Гэхдээ энэ өөрийгөө давж гарах тамийн 8 шийтгэл номтгох дараагийн төвшөнд хүрэх боломж байх болно. Намайг битгий гонсоолгоорой хүү минь. Сүнс залгаж дуусах төгөж Гилема чимээ модон загсны цогцолтой бэлэн байлгаарай бидлээ. Юунд ингэлтэй ярина хүж хараахан дуусаагүй байна. Хэрв бид тэр хүртэл хүлээвэл хэд хүн автсан шавнаар гахаад хэцүү байх болно. Тиймээс хүж дуусахаас өмнө тэднийг сэрэх хэрэгтэй битгий төвөг уд. Чи яагаад ингэж төвчээргүй байгаа юм бэ? Тув аншаа ухаан санаагаа ялдаж хуург мөсөнд үлдэх нь түүний улам шаналгах болно. Шавьч нь энэ удаа давж чадвал их зүйл олж авах нь гэвч алдаа гарч өөрийгөө гэмтээвэл энэ бүхэн ямар ч үн цэнэгүй болно. Зүгээр л дээ түр үлээ миний шавийг авьяас бэлгээр тэр түүний даван туулж чадна. Буддын шашны мэрэгэн план зөвхөн чамд зориулдаг үжээ. Чиний чавраас гадна хуурмаг бус хүмүүс байгаа. Чи хэрэг сэтэрлээ. Үжээ мастер та яагаад заавал ингэх ёстой гэж? Та нар намайг ойлгож чаддаг гэж бодоо юу? Та нарт таалагдсан сэртэл хүлээх ёстой. Хаалт тэд яагаад тулдах гэж байгаа юм бэ? Туршид болон миний алдуур яах болж байна? Маншээ. Тэр итгэхийг гүн авсан байна. Түүнийг одоо сэрээ. Түүнийг битгий тогш. Түүний аал эсвэл чадваргүй болох үж би өөрийнхөө шавийг юу болохыг хармааргүй байгаа юм уу? Энэ түүний тавилан түүнээс юу ч гарсан ирсэн ч би авах болно. Үнэхээр л өдрийн бүлэг гэсэндээ үнэхээр хэцэг юм. Гэхдээ энэ бол миний боломж.